За Монгол Улсын засгийн газар Европын холбоотой хамтраад ойн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. За энэ ойн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 200 сая хүртэлх евроны хөрөнгө оруулалтыг ойн салбарт татахаар бэлтгэл ажлууд хийгдэж явж байгаа. За үүний хүрээнд бид өнөөдөр Европын холбооноос тодорхойлсон олон улсын судалгааны баг Монгол Улсын ой бүхэн 8 аймагт ажиллаад тэгээд эдгээр санхүүжилтийг ойн салбарын айл чиглэлүүд рүү оруулах боломжтой байна. Тэр чиглэлийн судалгаагаа хийсэн үр дүнгээ хэлэлцэж байна. За энэхүү судалгааны үр дүнд үндэслээд бид нэр дараагийн шатанд буюу наривчилсан төлөвлөлтүүдийг гаргаж холбогдох засгийн газрын байгууллагуудаар замун түншлэл улсын хурлаар өргөн барихын ажлууд хийгдэнэ. За энэхүү хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ойн салбарт оруулснаар бид энэ өнөөдөр ойн тухай хуулийн шинжилсэн найруулга явьж байгаа. За ойн тухай хуулийн шинжилсэн найруулгаар бид нар эрх зүйн орчныг нь бүрдүүлж байна. За үүн дээрээ үндэслээд ойн тогтвортой менежментийг Монгол улсад бодит утгаар нь хэрэгжүүлэх. За инхийн тулд эрх зүйн орчин бүрдүүлээ. Дээрээс нь хөрөнгө оруулалтын асуудал гарч ирнэ. За энэ ч үднээс энэхүү хөрөнгө оруулалтыг ойн салбарыг дараагийн шинэ шатанд гаргах зорилготой байж байгаа. За тэгээд энд бол мэдээж ойн нөхөн сэргээлтээс ахуулаад Тэрбум болон үндэсний хөдөлгөөнийг тэмцсэн агуулга бүхий бүрэлдэхүүн хэсэг орж байгаа. Энэ хөрөнгө оруулалт дээр мөн түнчлэн ойн тогтвортой менежментийн бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх ажлууд орж ирнэ. За тухайлбал ойн арчилгаа цэвэрлэгээний ажлууд орж ирнэ. За мөн ойн ашиглалтын томоохон бүрэлдэхүүн хэсэг орж байгаа. За дээрэс нь энэ ойн ашиглалтыг илүү үр дүнтэйгээр шинэ технологиг нэвтрүүлсэн, инновац нэвтрүүлсэн чиглэлээр хийгээд тэгээд эдийн засгийн өр өгөөжийг нэмэгдүүлэх, тэгээд Монгол Улсын эдийн засгт ойн салбараас оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. За мөн түнчлэн орон нутгийн түвшинд ажлын байрыг нэмэгдүүлэх, тэгээд хүчлийн үе шатуудыг бас тодорхойлох. За түүн дээр хувь нэмрээ оруулах эдгээр чухал зорилготойгоор хийж байна. Тэгэхээр энэ өдрүүдэд бид ойн тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар батлуулах зорилготойгоор ажиллаж байна. За мөн түнчлэн үүнийгээ дагуулад бас энэ хөрөнгө оруулалтынхаа сувгуудыг нээж үнэтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хангаад ажиллаж байна.